За тэгэхээр өнөөдөр чөлөө зах зээлийн бизнесийн бодлогын форумыг бол зохион байгуулж байна. Энэ форумаар яг ямар тонцоо асуудлуудыг хэлэлцэж байна. За төрний хувийн хвшилтэйгээ өрсөлддөг байх, за мөн иргэд аж ахуйн нэгжүүдээс татварын дарамтуудыг үзүүлэхгүй байх зэрэг олон асуудлууд үүсэж байгаа шүү. Тэгээ өнөөдөр бол орчин намын дэргэд гэрээгээ бодлого судалгааны төвөөс зохион байгуулж байгаа энэ чөлөөт эдийн засгийн экосистемийн тухай хэлэлцүүлэг бол яг цаг үе олсон. Тодорхой асуудлуудын шийдлийг гаргахад маш хэрэгтэй ийм хэлэлцүүлэг болж байна гэж би бодож байна. Яагаад цаг үе болж байна вэ гэхээр яг өнөөдрийн монголчуудын хувьд нэг том дүгнэлт гараад байна шүү дээ. Эдийн засгт төрийн оролцоог яаж багасгах вэ? Нэг талтай. Нөгөө талдаа хувийн хвшил маань хэрхэн хүчтэй болох вэ? Ялангуяа үйлдвэрлэгчид маань өнөөдрийн нөхцөл байдал дээр яаж амьд гарах вэ? Цаашаа яаж томрох вэ? Тэгээд ирээдүйд яаж одоо энэ Евроаз болоод бусад зах зээл рүү гарах вэ гэдэг ийм бодлого шийдэл илэрхийлж байгаа ийм цаг үе дээр явж байгаагаараа их онцлогтой 3-4 зүйлийг тойрол ярина. Нэгдүгээр одоо өнгөрсөн хугацааны бодлогуудын дүгнэлтүүдийг хийх шаардлагатай. Бид одоо хувийн хвшил буюу одоо хувийн өмч гэдэг зүйлийг яриад нэг 30 жил өнгөрөө явж байна. Гэхдээ өмчгүй үзэлтэй хүмүүс бол асар их байгаа. Дээр нь төрийн өмчийг шүтдэг хүмүүс бас асар их байгаа. Тэгээ энэ хүмүүсийн дундуур хувийн хвшилтээр суурилсан Монгол улсын хөгжлийн бодлогыг төрийн бодлого болгож гаргаж ирэхэд маш төвөгтэй байна. Тийм учраас бол яг өнөөдрийн сөрөг хүчний гол үүрэг бол эрх баригч намаар энэ үйлдвэрлэгчид буюу ажил олгогчид цаашлаад хувийн хвшлийг дэмжих, өмчийг хамгаалах бодлогуудыг гаргуулахад бол өөрийн гэсэн гаргалгаатай тухайн гаргалгаагаа бол эрх баригчдад хүлээн зөвшөөрүүлж төрийн шийдвэр болгож ажил хэрэг болгож явахын төлөөх энэ тэмцэл бол бидэнд зайлшгүй шаардлага байна. Энэ төрийн бодлого талаас. Хоёрдугаарт бол татварын асуудал. Татварын дарамтыг багасгаач гэдэг зүйл бол үйлдвэрлэгчид бүгдээрээ ярьж байгаа. Тэгэхээр бол бид нар энэ жижиг дунд үйлдвэрлэл гэдэг гарааны бизнес гэж байгаа нөгөө талдаа инновац гэж тодорхойлж байгаа энэ салбараа татвараас хэрхэн чөлөөлөх вэ гэдэг асуудал яригдчих. Ялангуяа үйлдвэрлэл гэдэг дээр бол ингээд дотоодын үйлдвэрлэлийг дотоодоо хэрэглэхийн тулд гарцаа байхгүй нэмэн үртгэн албан татварын хувь хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага байгаад 10% татвар гэдэг бол огцомдож байгаа, өндөр байгаа. Яг өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал энэ инфляц центрээ харахад бол энэ татварын хэмжээ бол дарамт болж байгаа нь илт байгаа. Тэгэхээр бол бид нар эхний ээлжинд буцаа олголтод 5% болгоод дараагийн ээлжинд бол яг нэмэн үртгэн албан татварын хэмжээг бууруулад явна гэсэн ийм бодлогыг их хурлын нэгдсэн бодлого болгож гаргаж ирэх нь бол зүг байна. Мөн одоо яг инновац үйлдвэрлэл инновац хийж байгаа дээр нь энэ гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хугацааг бид нар 10-аас 15 жил гэж хараад энэ технологийн үйлдвэрлэлийн компаниудыг бид нар татвараас чөлөөлөх, бага татвартай байх, 1%-аас дээш гаргахгүй байх гэдэг энэ бодлогыг одоо их хурлаараа зөвшөөрөх ажил бас чухал байна гэдгийг бол энэ бизнес эрхлэгчид их олноороо илэрхийлнэ гэж ингэж харж байна. Бид ч гэсэн тэр бодлогыг бол ажил хэрэг болгох хэрэгтэй. За 3 дахь зүйл бол мэдээж одоо хувийн өмчтөй болсны дараа юу болсон бэ гэхээр маш их маргаан гарч байгаа. Маргааныг шийддэг тийм шудраг шүүхтэй байх шаардлагатай. Ялангуяа энэ бизнесийн гэрээ хэлцээр дээр бол асар их маргаан гардаг. Тэр маргааны шийдвэр өөрөө танил тал, нарын хаалга дээр нь авилга дээр одоо суурь шийдвэр гардаг, эсвэл огт шийдвэр гарахгүй хугацаа алддаг. Энэ зүйлээс болоод эдийн засгийн харилцаа бол асар их алдагддаг. Дээр нь одоо ихтгэл өмчлөл алга болдог, бизнес хийх сонирхолгүй болдог, өмчөө булаалгадаг. Тэгэхээр бол энэ шудраг ёсыг тогтоох, шүүхийн шинжилгээг хийхдээ зэрэгцүүлээд хувийн өмчөө хамгаалалт, хувийн өмчөд халдахгүй байх байдал гэдэг хэмжлэн энэ үзэл санааг хуулиудад тусгана гэдэг. Энэ хүрээнд бол асуудлууд яригдана. Ингэжээж бол эко систем үүснэ. Энийгээ бол одоо бүр ингээд цаашаага лавшруулаад эко спер гэж ингэж явж байгаа юм байна гэж хэлж байна. Одоо дараа ингэж байгаа штэ. Нөөд дээр жишээ нь 5% хугацаа олголтойгээд улсын мөнгө хууль баталсан байна. Эргээгээд одоо энэ чинь боломжгүй амьдралд ямар ч нийцэхгүй хууль штэ гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр нөгөө төрийн бодлого залхамж халаагүй байгаа. Дээрэс нь төрийн бодлого докторгүй байгаа асуудлаас юу яаж ангижрах хэрэгтэй. Энэ бол өөрөө парламент өөрөө хэлцэх асуудлаа шийдэх бүрэн эрхтэй. Ялангуяа төрийн байгуулалтын байнгын оролцуулгынаар юу хэлцэх вэ, үгүй вэ гэдгийг шийднэ. Тэгэхээр парламентын бие даасан байдал бол их чухал болж байна гэж харагдаж байгаа. Яагаад гэвэл бид нар хэдхэн сарын өмнө
нэмэн үртгэн албан татврын талыг буцааж өгнө. Худалдаа өгчтэй гэдэг ингээд зарлцсан. Тэгээд хуулиа баталсан. Тэгээд хэдхэн сарын өмнө баталсан хуулиа өнөөдөр засах тухай ярьж байгаа нь бол парламентын дархлаа алгуулж, парламентын бие даасан байдал алгуулж, парламентын засаглал алгуулж байгаа маа. Тийм учраас би бол төрийн байгуулалтын байнгын орооны дарга авахланд бол нэг зүйлийг хэлж байгаа. Тэр нь бол шинээр хэлцэх хуулийг хүлээж авах боль гэж. Боль. Бид бол гаргасан бодлогоо эргэж одоо ноолоод идэх газар байж болохгүй. Гаргасан бодлого шийдвэрээ эргэж цуцалдаг газар байж болохгүй. Тэр болж байгаа орлогынхоо хэмжээнд л амьдрах хамгийн гол зүйл бол ард түмнийхээ амьдралыг яг бодтойгоор ингээд харах. Маха авч чадж гин, гурлаа авч чадж гин, мөн үү? Өндгөө худалдаж авч дийлж гин, хүүхдүүдийн хоолунд болж гин. Энэ болохоо байгаад эхэлж шít. 10% инфляц бол ардаа юу дагуулж гин гэхээр саяны хариуцлагагүй засаглалын харгаагаар ирсэн махны үнийн өсөлт Улаанбаатарчуудыг бол үндсэнд нь одоо хоосоо оноход хүргэж эхэлж штэ. Захын оруулалтын хүмүүсийг бол ялангуяа энийг бид нар олж харахгүй, харахыг хүсэхгүй байгаа нь аимшигтай байхгүй. Тийм учраас тэр нөөтийн буцаа олголт бол тухайн хүмүүсийн амжиргааг дэмжихэд амар хэрэгтэй. Бид нар бол одоо энэ инфляцийн эсрэг бодлого гарган хүмүүсийн амжиргааг хамгаалахын тулд мөнгө нийлүүлнэ гэдээ ярина. Тэгэхээр зах дээр байгаа мөнгийг бид нар нэмэхгүйгээр байгаа мөнгөний эргэлтэн дундаас буцаагаад хүмүүсээ мөнгөжүүлэх ажлаас ерөөсө гар татчих болохгүй гэсэн ийм хатуу байр суурьтай байна.